Арай минь хүргийн үзэгчтэй тоон тоймог хөтөлбөр шинэ 7 хоногийнхоо дугаарыг хүргэж байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Монгол улсын их хурлын намрын чуулган эхэлж эх оны төсвийг сангийн яам буюу засгийн газар улсын их хурлд өргөн барьсан. За нийслэл хөдөө орон нутгийн гээд Монгол улсын 1 жил засгийн газраас хамаарч зарцуулах мөнгийг улсын нэгдсэн төсөв гээд энгийнээр хэлчихэж болно. Засгийн газар нэгдсэн төсвийг бүрдүүлэхийн тулд иргэд компаниудаас татвар авч орлогоо бүрдүүлдэг. Улсын нэгдсэн төсөв 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2015-аас 2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар Монгол улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7 их найд 270 тэрбум төгрөг гэж тооцсон байна. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 35%-тай тэнцэх орлого юм. Харин зарцуулах зарлагыг 7 их найд 686 тэрбум төгрөг гэж тооцсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 37%-тай тэнцэхээр байгаа юм а. Төсвийн орлого зарлагын төлөвлөгөөг ингээд харах юм бол төсвийн тэнцвэржүүлсэн буюу тэнцэл орлогын зарлагын зөрүүг 416 тэрбум төгрөгийн алдагдaltaа гэж тооцжээ. Энэ оноос хэрэгжиж эхэлсэн төсвийн тухай хуулиар ийхүү төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% байхаар баталсанд нийцүүлжээ. Түүнчлэн энэ оны төсвийн орлогын хүлээгдэж байгаа гүйцэтгэл, эх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, бас гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гарах эрдэс баялагын бүтээгдэхүүний үн, тоо хэмжээ гэсэн чухал үзүүлэлтүүдээр үндэслээд төсвийн доктортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуульд заасан тусгай шаардлагуудын дагуу 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцоход төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6 их найд 865 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлээс буюу хөтөлбөрийн эхэнд та бүхэнд хэлсэнчлэн 7.2 их найд төгрөгөөс 405 тэрбум төгрөгөөр бага болж, харин зарлага талдаа бол 7 их найд 275 тэрбум төгрөг болж төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагаас 411 тэрбум 300 сая төгрөгөөр буурч төсвийн алдагдал 410 тэрбум төгрөг болж дотоодын нийт бүтээгдэхүүний бас 2%-тай багтахаар тэнцэхээр ингэж тооцсон байна. За 2012-2013 оны төсвийн алдагдлын үндсэн шалтгаан төсвийн тоцтгол хийхэд хүргэдэг засгийн газрын алдаатай тооцдог нэг зүйл нь нүүрсний салбар. Тэр дундаа нүүрсний экспортын төсөөлөл юм. Нүүрсний экспортоос их мөнгө олж түүгээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөдөгч бодит үр дүнд хүрдэггүй. 2012-2013 оны төсөвд яг адилхан гаргасан алдаа бол нүүрсний экспортын төсөөлөл. Эдгээр нь жилд Монгол улсад 30 гаруй сая тонн нүүрс экспортлоо гэсэн ч 2012 онд 21 сая тонн, 2013 онд 16 сая тоннд хүрэхээр хүлээгдэж байна. Энэ удаа бас л 2 жилийн өмнөх төсөвд яригдж байсан 30 сая тонныг ахин оруулж ирж байгаагаараа онцлогтой төсөв болох нэ. За засгийн газрын одоо хийж байгаа судалгаа төсөөллөөр эх жилд 30 сая тонн нүүрс экспортлох юм байна. Уул уурхайн яамнаас ирүүлсэн, бас эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлсэн төсөөллөөр эх онд манай улс 40 сая тонн нүүрс экспортлоно гэж гаргасан юм төлөвлөсөн байна. За үүнийг сангийн яам хаширлаж 30 сая тонн нүүрс экспортлоно гэж эх оны төсвийн төсөлд ийхүү тусгажээ. Ингэж нүүрсний экспорт нэмэгдэхэд нөлөөлөх компаниудад төрийн өмчид Эрдэнэс 5 компани байна. Эрдэнэс 5 компанийн төлөвлөгөөг та бүхэнд графикаар харуулъя. Тэд эх онд 9.5 сая тонн нүүрс экспортлож, энэ оныхоос 2 дахин их экспорт хийхээр төлөвлөжээ. 2015 онд 14.5 сая тонн нүүрс экспортлно гэсэн бол 2016 онд 18.5 сая тонн нүүрс экспортлно гэж тооцоолсон байгаа юм. Сангийн яамныхны хэлж байгаагаар энэ онд оюу толгоогоос 446 тэрбум төгрөг гэрээний дөөрчлөлт оруулах замаар авна гэж тооцоолсон нь алдаа байжээ. За амаргүй даваа байсан гэдэг үг яг л батлагдсан гэсэн үг. За тэгэхээр бас нүүрс гихтэл 34 сая тонныг экспортлож 470 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж өөдрөг тооцоолсон ч энэ нь бас энэ жил бүтлгүй болж таарч байна. За энэ бүхнийг тооцоолсон эдийн засгийн хөгжлийн яамны хэд өөдрөг төсөөлөл байсан гэдгийг бол сангийн яамныхан ийхүү учруулж байна. 2014 оны үед бол тийм их өөдрөг төсөөллөөгөө ерөөсөө суур орлогын түвшинд төсөөлсөн. За түрүүн хэлжсэн жишээлбэл 40 сая тонны нүүрс олборлоно гэж яхад бид нар ямарсан 30 сая бодит хэмжээнд оруулж ирж байгаа. За дээрээс нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг бол нодон эдийн засгийн хөгжлийн яамнаас бол нэлээд өндөр өөдрөг төсөөлж орж ирсэн. За тэрийг одоо эдийн засгийн хөгжлийн яам 14 онд бол нэлээд бодиттойгоор төсөөлөд харьцангуй бууруулж ингэж орж ирж байгаа учраас дотоодын нийт бүтээгдэхүүний тэр өсөлтөөс шалтгаалаад бүх нөгөө тооцооны үндсэн суурь хийгддэг учраас бол 14 оны үед бол бид бүхэн харьцангуй яг нэг тийм хүндрэл очихгүй гэсэн юм үг бол харж байгаа. Яг бол 14 оны төсвийг хийхдээ 13 оныг бол үндсэндээ суурь болгоод 13 оны төсвийн зарлахаас их хэмжээгээр бол өсөхгүй байх тийм хандлага засгийн газраас бол баримталж ажиллаад тэр хүрээндээ орлогоо төлөвлөд ингэхэд бол ерөнхийдөө бол
харьцангуй 14 оны хувьд бол тийг суур түвшиндээ бол хийгдсэн гэж бид бүхэн дүгнэж байгаа. Тэгэхээр 2013 онд хэд өөдрөг төсөөлснөөс үүдэлтэйгээр энэ онд төсвийн орлого 1.5 их 80 төгрөгөөр дутах ийм хандлага тодорхой болчиход байна. За тиймээс энэ онд төсөв одоо хэд өөдрөг хийгээгүй гэдгээ ийхүү тайлбарлаж байна. За сангийн яам ирэх 2014 онд төсвийн тэнцвэр тарьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит их үүсвэрийг бүрэн дайчлах, орлогыг бодиттой төлөвлөх, төсвийн орлогыг тогтвортой өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, за бас төсвөө санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээг жигд хэрэгжүүлэх их үүсвэрийг бүрдүүлэх зарчмыг баримтлахаа албан ёсны сайтанда мэдээлсэн байна. Бас бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогын их үүсвэрийг нэмэгдүүлдэг байсан өмнөх жилүүдийн жишгийг өөрчилж татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, эдийн засаг дэх татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарал хандуулна гэж байгаа юм. За ер нь манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулаад үзэх юм бол татварын хувь хэмжээ багатай, жилээс жилд хөнгөлж чөлөөлж ирсэн гэдгийг сангийн бодлого боловсруулагчид нь хэлж байгаа юм аа. Ерөнхийдөө 2010 оноос онд тэмдэгтийн хангамжийн тухай хуульд өөрчилсөн. Энэ дээр бол маш олон төрлийн төлбөрийн хувь хэмжээг нь өөрчилсөн байдаг. Энэ нь бол энэ одоо тоо хэмжээ, хуулиудын өөрчлөлтөнд хувь хэмжээ дийлэнхийг эзлэх бол нөлөөлсөн байдаг юм байна. Харин гол нэр төрлийн одоо хүн болгонд үйлчилж байгаа гэх юм тэр татварууд маань бол хувь хэмжээний хувьд харьцангуй тогтвортой, өөрчлөлт орохдоо дандаа буурсан өөрчлөлтүүд орж ирсэн байна. Жишээлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар байгаа. 1993 оноос 96 оны хооронд бол дөрвөн шалтгаалтай хамгийн доод хэмжээ нь 15%-тай, хамгийн дээд хэмжээ нь 40%-тай байсан. Дунд нь бол 25-35 гэж явдаг байсан юм байна. 97 онд бол 15-40 гэж хоёр шалтгаалтай болж бууруулсан. 2003 оноос 2006 онд бол 15-30 гэж болгосон байгаа. 2007 оноос бол хоёр шалтгаалтай хамгийн бага хэмжээ нь 10, өндөр хэмжээ нь 25 болж өөрчилсөн байдаг. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн зис нүүрснээс төвлөрөх орлого нэгдсэн төсвийн орлогын 3%-аас давсан учраас төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зис нүүрсний үнийг тэнцвэржүүлэн тооцож зах зээлийн үнд тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс бий болсон орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцжээ. За түүнчлэн гадаад зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалж ашигт балтмалын бүтээгдэхүүний үн үйлдвэрлэлийн хэмжээ тогтворгүй болсон үед бас төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй тохиолдолд хөрөнгө оруулалт, импортын хэмжээ буурах, за төсвийн жилийн дундуур орлого бууруулах шийдвэр гаргах нь төсвийн орлого бүрдүүлэлтэнд сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй байгааг сангийн яамныхан онцгой анхаарч төсвийн тусалд санаагаа буулгаж засгийн газарт өргөн барьжээ. За эх оны төсвийг харж байхад цаашид аж ахуй нэгжүүдийг татварын дарамтаас гаргах замаар орлого төвлөрүүлж хаана ашигтай байхаар явъя гэсэн хандлага бас харагдаж байна. 2007 оноос манай улс хэрэгжүүлж ирсэн татварын 4.10-ын зарчим нь эдийн засагт огцон өсөлтийг авчирсан зөв цагаа олсон татварын шинжилэл байсан гэж сангийн яам татварын ерөнхий газрынхан үздэг. За одоо 2 дахь шатны шинжилгээг засгийн газар хийхдээ 4 ажлыг тодорхойлоод байна. За нэгдүгээрт хууль тогтоомжийг боломжсонгуй болгох, хоёрдугаарт хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гуравдугаарт далд эдийн засгийг бууруулах, дөрөвдүгээрт татварын албаны үйлчлэгийг захимжуулах, хялбаршуулах гээд ажлууд эх оноос хийгдэх юм байна. 2013 оны Монгол улсын нэгдсэн төсвийн орлого бүрдүүлэлтэнд татварын ерөнхий газрын өнөөдрийн байдлаар орлого бүрдүүлж байгаа байдлыг аваад үзэх юм бол 83% биелэлтэй явж байна. 1.8 их 80 төгрөгийн орлого төвлөрүүлжээ гэсэн. Орон нутгийн орлого бүрдүүлэлт бол 99.7% буюу 478 тэрбум төгрөгт хүрчээ. 2012 оныг бодоход уул уурхайн бүтээгдэхүүний үн ханш буурсан ч оны төгсгөлд орлого бүрдүүлэлтэндээ хүрнэ гэж татварын ерөнхий газрынхан тайлбарлаж байна. Тэгэхээр энэ бол бүх татваруудын орлого сайн явж байгааг харуулсан үр дүн болж байна. За энэ оны 2 дугаар хагастай сангийн яам орлого бүрдүүлэлтэнд хил гайлтаа яаж ажиллаж байгааг бид сангийн яамны төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газрын даргаас тодруулсныг үзэгч та бүхэнд үзүүлье. 13 оны 7 дугаар сарын 1-ээс эхлээд энэ асуудлыг ярьж эхэлсэн. Тэгээд татвар гайлын байгууллагатайгаа бол бүр сар болгон өдөр болгон 7 хоног тутмын бол үйл ажиллагааны хөтөлбөр сангийн сайдаар батлуулаад тэрнийхээ хэрэгжилтийг бол хангаа явж байгаа. Тэгээд 7 хоног болгон татвар гайлын байгууллагын удирдлагуудаа уулзаад үйл ажиллагаа эрчимжүүлж өмнөх байсан татврынхаа үүрийг цуглуулах, за дээрэс нь үйл ажиллагаагаа жигдрүүлээд илүү хяналтын механизмыг сайжруулах гэсэн энэ чиглэлүүдээр бол татвар гайлын байгууллагатаа үүрэг өгөөд бол ажиллаж байгаа. За сүүлийн 1 сарын байдлаар бол харьцангуй орлого төвлөрүүлэлтүүд бол өндөр хувьтай явж байгаа. Ялангуяа байлын байгууллагууд дээр бол
ийм одоо өссөн тухайн өмнөх сараас бол өссөн үзүүлэлттэй бол харагдаж байгаа. Эх хонд татварын орчинд орох өөрчлөлтүүдийг татварын ерөнхий газраас өнөөдөр бас хэвлэлийнхэнд танилцуулж мэдээллээ. Эх хонд 3 төрлийн татварыг бий болох байснаас нохойноос авдаг татварыг одоогоор Монгол улсад хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд одоо бэлгэлийн өв залгамжлалын татвар бас хотын татвар гэсэн 2 төрлийн татварыг авдаг болохоор тооцоолж байгаа юм байна. За өөрөөр хэлэх юм бол өв залгамжлалын албан татвар ноогдуулах үнэлгээг тооцохдоо өвлөх хөрөнгийн үнийн дүнгээс 100 сая төгрөгтэй тэнцэх хөрөнгийг хасаж тодорхойлохоор тооцож бас бэлгэлийн албан татвар ноогдуулах үнэлгээг бэлэг авсан хөрөнгийн үнийн дүнгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.9 сая төгрөгийн хөрөнгийг хасаж тодорхойлохоор тооцож төсөөлсөн байна. За харин одоо жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуй нэгжүүдийн төлсөн орлогын татварын 90 орчим хувийг нь буцааж олгох хөнгөлөлт одоо эх хонд хэрэгжих төсөөлөлтөй байгаа юм. За энэ нь ч гэсэн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжсэн татварын хөнгөлөлт чөлөөлт болно гэдэгт бол татварын ерөнхий газрынхан бол эргэлзэхгүй байгаа юм. Шинээр бол 2 төрлийн татвар орж ирнэ. Энэ нь бол хотын татвар, нөгөөх нь бол өв залгамжлал бэлгэлийн татвар. Энэ нь бол мэдээж их хурал дээр цаашаа хилцэгдэх учраас бол орж ирэх татварын төрлийг хэлж өгье. За энэ дээр шинжилсэн найруулгаар бол эмгэгцэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, за татварын ерөнхий хуулиуд явагдана. За аж ахуйн ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр бол ашигт малтмлын тухай хууль дотор байдаг гэсэн. Тэрийг нь бол буцааж татварынхаа хуулиндаа оруулаад ашигт малтмлын нөөц ашигласны болон газрын төслийн нөөц ашигласны төлбөр гэсэн юм хууль бол гарч ирэх юм аа. Тэгэхээр эдгээр хуулиуд бол одоо урд нь байсан манай хуулиуд байгаа, жижиг хуулиуд байгаа. Одоо бууны татвар, автын татвар гэдэг энэ хуулиудыг зарим төлөв дээр нь бол нэгтгэсэн байгаа. Зарим нь бол салгаж дэлгэрүүлж өгсөн байгаа. Жишээлх юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварт уул уурхайн татвартай холбоотой бүлэг бий болгосон байгаа. Яг тэгэхээр манай улс бол уул уурхайн татварт бас нэлээд уул уурхайн салбар бол манай улсд бол нэлээд чухал салбар. Тийм учраас энэ татварын салбар нь бол тусгайлан бүлэг бий болгож өгсөн байгаа. За нэмэгдсэн өртгийн албан татварыг бол хувь хүний болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн талаар тодорхойлтуудыг нь бол бас нэлээд сайн гаргаж ойлголцлын зөрүүгүй байдалтай болгосон байгаа. Тэгэхээр хүмүүсийн ам дамжин яригдад байгаа орон сууцнаас татвар авах тухай бол одоогоор огт үндэслэхгүй гэж татварын ерөнхий газрынхан мэдэгдэж байна. Ямар ч байсан орон сууцнаас ердөө татвар авах асуудал одоо эх хонд байхгүй гэж татварын ерөнхий газрын дарга уучирсан юм. Энэ нэрийг та бүхэнд үзүүлье. Хоёрдугаар бас гадуур бичээд байгаа орон сууцны татвар гэж байгаа. Иргэд амьдарч байгаа орон сууцнаас бол ямар ч татвар авахгүй. Одоо ахиж хэвлэл мэдээллийн сайт одоо ийм магадгүй гэсэн мэдээлэлд бол одоо итгэх шаардлага байхгүй. Одоо энэ хоёр дахь шинжилэлд бол Улаанбаатар хот, Дархан хот одоо өөр хаана гэх Монгол улсад амьдран сууж байгаа, амьдран суух зориултаар ашиглаж байгаа орон сууцны сууцнаас болон түүний квадрат метрээс нь хизээж ямар нэгэн хувь хэмжээгээр татвар авахгүй. Ийм юм бол огт яригдаагүй. Тэгэхээр өнгөрсөн онд улсын төсвийн орлого 1.80 төгрөгөөр дутсан. Энэ онд бас 1.5 төгрөгөөр дутсан. Гол шалтгаан бол уул уурхайн экспорттой, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналттай холбоотойгоор ийхүү орлого дутаж одоо хит их өөдрөгт төсөөсөн төсөв бас ийм алдагдaltaй гарлаа гэдгийг бол албаныхан тайлбарлаж байгаа. Тийм болохоор эх хонд бас хит их өөдрөг төсөөлөхгүйгээр бас орлого төвлөрүүлж болох одоо шудраг байдлыг бий болох зарчмыг баримтлана гэж байна. Энэ хүрээндээ ч гэсэн татварын орчинд бас гэмтийн тийм өөрчлөлтүүдийг бол бий болохгүй гэдгээ бол татварын ерөнхий газрынхан сангийн яамныхан бол мэдэгдэж байна. Тэгэхээр эх хонд бас татварт өөрчлөлт орох хоёр зарчмыг бол та бүхэн сая танилцууллаа. Бас нэг одоо орох ёстой байсан өөрчлөлт бол нохооноос авдаг татварыг бол одоохондоо хэрэгжүүлэх боломжгүй юм байна гэж сангийн яамныхан бол тайлбарлаж байна. Тэгэхээр цаашдаа бас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс жижиг дунд үйлдвэрүүдийг эдийн засгаа дэмжих үүднээс татварын тал дээр хөнгөлөлт чөлөөлт үзүүлж байгаа нэг хэлбэр бол орлогын албан татварыг одоо чөлөөлөх буцааж олгох явдал юм. За үүнд 10 одоо нэмэн үртгийн албан татварыг
10 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжүүд одоо төлдөг байсан бол үүний босхийг нь бас нэмж 50 сая хүртэлх төгрөг болгож байгаа юм байна. Тэгэхээр та магадгүй нэг жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдээ гэхэд 50 сая төгрөгөөс доош орлоготой байх юм бол нэмэн үртгийн албан татвар гэж олсон орлогынхаа 10%-ийг заавал одоо татварт улсад тушаах шаардлагагүй болно гэсэн үг. Ийм босхийг одоо өндөрсгөж өгснөөрөө хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эдийн засгаа бас дэмжиж байгаа нэг хэлбэр гэж засгийн газар буюу одоо сангийн яам харж байгаа юм аа. Энэ дээр яг нь аж ахуй нэгжүүдийн хэлэлдээ нөөтийн босгын асуудал яригддаг л да. Нөөтийн босоо бүгдийн чөлөөлнө, бүгдийн чөлөөлөхгүй нэг мөсөн ерөөсө босгохгүй юу яах юм бэ? Тэгэхээр бид нар өөрсдөө татвар гэдэг юм ойлгох хэрэгтэй. Татвар гэдэг бол угаасаа нэгдүгээр ашигтай байх хэрэгтэй, хоёрдугаарт энгийн байх хэрэгтэй, гуравдугаар шударга байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ босгоо хаанаас тооцдог, ямар учраас босго тооцдог вэ гэхээр босго бол ийм аж ахуй нэгжийн гаргах зардал, татвар төлөхөд гаргах зардал, төрийн албаны одоо татвар хураахад гаргах зардал хоёрын хурлын цэг гэж байдаг. Тэр дээр нь яг бололцоотой тэр дүнгийг харж ич энэ дээр босго тогтоодог. Энийг тогтоодог олон улсын дүрм байдаг. Тэгээ энэ дүрм нь бол тэр аргачлалтайгаа ил тод байдаг дүрм байгаа. Тэр энэ дүрмийн хэмжээнд тооцогдоод манай босго хөдлөнө. Тэгэхээр огт босгохгүй болох юм бол түүц болгон татварын падантай болох хэрэгтэй болно. Түүц болгон тайлан гарах хэрэгтэй болно. Одоо та бид нар одоо ямар нэгэн гүйлгээ хоорондоо хийх юм бол татварын нөөтийн тайланд хамрагдаад ингээд яваад өгдөг. Тэгэхээр энэ бол тодорхой хэмжээгээ ягаад зарим хэсэг нь бол дээшээ өсөх шалтгаан болж байгаа юм. Хэд өсөчих юм бол энэ нөрөө одоо далд эдийн засгийг бас мөнгөний хяналтанд жоохон хяналт тавих болцоог нь сааруулдаг учраас энэ хоёрын яг гол зэг дээр гардаг юм. Тэгэхээр босго бол тодорхой хэмжээгээр өснө гэдэг. Тэгэхээр эх оны төсвийн төслийг бас та бүхэнд бас тодорхой мэдээллүүдээр анализ хийж дараагийнхаа мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэх болно. Эх оны төсвийн төсөлд бас ямар хөрөнгө оруулалтууд, ямар одоо зардал, зарлага, орлого бас төлөвлөсөн байна вэ гэдгийг бид та бүхэнд бас салбараар нь наривчлан бас мэдээлэх болно. Тэгэхээр энэ төслийн хүрээнд эх онд татварт өөрчлөлт орж байгаа, ялангуяа иргэд олон нийтийн анхаарал тавьж хүлээж байгаа нэг асуудал бол тэр дундаа иргэд одоо орон сууцаа түрээслэж ашиг орлого олдог байсан иргэд бол түрээсэлдэг орон сууцнаас татвар төлдөг болох нэ гэсэн мэдээллийг бас олон нийтийн зүгээс харж байсан бол энийг бол татварын ерөнхий газрын дарга тайлбарлахдаа орон сууцнаас ямар нэгэн татвар авах асуудал байхгүй гэж байна. Тэгэхээр орон сууцаа түрээслэж ашиг орлого хийдэг хүмүүс бол тайван байж болох нэ. Бас нэг асуудал бол татварт бол хоёр өөрчлөлт орох юм байна. Энэ бол бэлгэлийн өв залгамжлалын татварыг ноогдуулах юм байна. За хотын татвар гэж одоо урд нь хэрэгжүүлэх боломжтой байсан боловч яг одоогоор нийслэлийн иргэдэд бол одоо татвар үзүүлж, татвар авч одоо энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байгаад байсан. Тэгээд үүнийг хэрэгжүүлэх туслах одоо журам энэ төрлийн тодорхой болж байгаа учраас эх оноос магадгүй нийслэл хотод амьдарч байгаа та бид 1.2 сая иргэн тодорхой хэмжээний татварыг хотод амьдрахын төлөө бас өгдөг болох нэ. Тэгэхээр хөдөө орон нутгаас нүүдлэн ирж байгаа ард иргэд ч гэсэн хотын иргэн болохын төлөө бас тодорхой хэмжээний татвар өгдөг дэлхийн жишгт хүрч байгаа юм байна. Энэ ч гэсэн нийслэл хотын бөглөрөл төвжрэлтэй холбоотойгоор бас зохицуулж байгаа нэг хөшүүрэг болж байгаа юм байна. За ингээд тооцоод үзэх юм бол бас ажил хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчныг дэмжсэн бас нэг одоо сайшаалтай тал нь та бүхэнд сая танилцуулсан нэмэн үртгийн албан татварыг 10 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуй нэгжүүд иргэд өгдөг байсан бол үүний босхийг бас 50 сая болгож нэмэгдүүлж байгаа юм байна. Ингэснээрээ жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд 10 сая төгрөгийн одоо орлого төвлөрүүлээд нэмэн үртгийн албан татвар өгдөг, одоо нөт төлдөг аж ахуй нэгж болчихгүй гэж айж имээ зүхтдэг байсан бол энэ босхийг 50 сая хүртэлх төгрөг болгож өгснөөрөө одоо хаана ашигтай ажиллаж болохоор, эдийн засгаа дэмжиж болохоор, ажлын байрыг нэмэгдүүлж болохоор ийм боломжийг бас нэг талаараа бий болгож байгаа юм байна. Ингээд үзэгч та бүхэн тоон тоймог хөтөлбөр эх оны төсвийн төсөлд ямар одоо тодорхой өөрчлөлтүүд байна, иргэд та бидэнд бас хэрэгтэй ямар өөрчлөлтүүд гарах одоо төлөвтэй тооцоололтой явж байна гэдэг дээр би та бүхэн тодорхой мэдээллүүдийг үзүүллээ. Анхаарлаа дуусна, баярлалаа. Маргааш 21 цаг 30 минутаас та бүхэнд шинэ хөтөлбөрөөр үзүүлэх болно.